сайн байцгаана уу? Тэгээд эзний өдрийнхөө цуглаанд тавхныг тавтаа морилохыг урьж байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа дэлгэц рүүгээ эсвэл овц руугаа анхаарлаасаа хандуулаад хамтдаа зүрхсэтгэлээ эзний өмнө энэхүү дуугаар бүгдээрээ ирцгээе. Хамтдаа эзнийхээ заасан гуйлтаар залбирцгаая. Тэнгэрт байгаа бидний эцэг минь, таны нэр ариунаар дуурсгагддаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрчигээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч.
бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтод бүү оруулаач. Харин бузар мугаас гэтгэж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үрд таних. Аамен. Хамтдаа хийснийг бүсдүүлэн магтан алдаршуулцгаая бүгдээ.
минь та бүргэд мэд шинжлэж таны албан төлөө намайг хэрэглэж зовлонгийн миний дэргэд хамт байгаач ихэзэн минь Устолосны хэргийг олох морале таны үгээр намайг ёрон өгөөч та миний сэтгэл зүгт танданаа дамбай ихэзэн Дэкат
үнэхээр баярлалаа эзэн минь. Та бол яруу алдартай цор ганц мөнхөд оршиж бурхан. Бидний төлөө дагуу хайр өрөөлөө таагч. Өөрийн нэрээр биднийг өрөөсөн гэхээр тандаа талархыг эзэн. Та үнэхээр сайн бурхан билээ. Таны хүч чадлыг магтаа эзэн. Энэ цаг танаас хүнд бид нар зүрх сэтгэлээ нээхэд минь та туслаарай. Өөрийн сүнсээр та дүргэж, таны хүч чадлаар та буугаач гэж танаас агуулж байна. Таны үгээр бидний зүрх сэтгэлийг нээж өгөөрэй гэж Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Аамен. За сайн бацгаана уу. Тэгээд 7 сарын 5-ны өдөр үзэж байгаа бах. Тэгээд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд сайхан амарцгааж байна уу. За өнөөдөр би та бүхэнд одоо Христийн доторх жинхэнэ эрхчлөө гэдэг сэдвээр хуваалцъя. Тэгээд тэр хамтдаа залбирснаар эхэлцгээе. Бурхан минь энэ цагийг өгсөнд баярлалаа. Тэгээд таны үгээс ирдэг ерөөлийн бас хэсгийг та бидэнд өгөөч гэж танаас гуйж сонсож байгаа хүн болгон дээр үнэхээр та ерөөлөө буулгаж өгөөч. Тэгээд энэ цагт бас өвчтөө нэгэн байвал та ерөөж, та өршөөж нэгүслээ буулгана. Бас өвчнөөс ангижруулж өгөрөө гэж гон залбирч байна. Бас итгэлээр сул байгаа нэгэн алив зүрх сэтгэлтэй асуудалтай байгаа нэгэн дээр та хүч тэнхээг өгөөрэй. Өөрийн сүнсээр та хамт байж таны хүслийг тэн дээр биелүүлээрэй гэж гон залбирч байна. Энэ цаг таны үгийг сонсож байхад бас таны үгийг бас ярьж байхад надад туслаач. Сонсож байгаа хүнийг өрөөгөөч. Танд даатахыг Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За Израиль Египтээс одоо ингэ чөлөөлөгдсөн түүхийг та мэдж байгаа тийм. Тэгээд Авраамийн удмын хүмүүс бурхны нүүдлэж амьдрсан газар амьдраад тэгээд бас тэр газар өсөж өндөгөө тэгэхээр өнөр өтгөн болсон Авраамийн ач хүү Яаков одоо 12 хүүтэй болсон байна. За гэтэл одоо 11 дэх хүү буюу өөрийнх нь маш их юм бусдаас нь онцгойлоо ингээд хайрлсан одоо Йосепийг ах нар натаархсандаа Египт рүү явж байгаа Медианы худалдаач нарт ингээд худалдсан байгаа даа. Тэгээ өөрийг нь амьтанд идүүлсэн байна гэж хэлээд ингээд аавтай хэлдэг. Аав нь бол би түүний одоо өхөлт хизээч итгэхгүй. Ийм юм байхгүй гэдэг ерөөсө хүлэн зөвшөөрөхгүй. Нэг тийм үйл явдлыг бид нар хардаг. Гэтэл нөгөө зарагдсан Йосеп маань явсаар байгаа Египтэд очоод эзэн түүнийг өрөөсөн. Тэгээд хаанч явсан өрөөсөн. Тэгээд гим нүгэлт хүн уруу татахт нь би бурхныхаа өмнө болон намайг одоо захирч байгаа эзний өмнө ч гэсэн би буруу юм хийхгүй гэд өөрийн бас юм шудраг байдлаа харуулсан, үнж байдлаа харуулсан. Ингэснийхаа төлөө ингээл бүр хохирсон юм шиг яг тийм үйл явдал болдог. Гэхдээ энэ нь явсаар байгаа бурхны хийсэн ажил байсан. Бурхан тэр хаанаас шийтгэл авсан 2 хүнтэй хааны сүнж болон тоогооч нартаа тэр шоронд уулзуулахар төлөвлөсөн байсан. Тэгээд мөн тэр шоронд байсан бүх хугацаач гэсэн тэгээ одоо бурхны төлөвлөснөөр байсан гэдгийг Йосеп бол дараа нь маш тодорхой ах нартаа хэлсэн байдаг. За тэгэл энэ хооронд чинь ямар үйл явдал болдог вэ гэхээр одоо за нөгөө дүүнэртээ хатаархсан ах нар бол ерөнхийдөө ямар ч эрх чөлөөгүй зүрх сэтгэлдээ тийм ээ. Тэгээд дүүгээ авчиад ингээд худалдаа тайцсан. Тэгээ бурхны өмнө тэд нар ингээд буруутай мэдрэмж тээж байгаа. Аавынхаа өмнө бас буруутай мэдрэмж тээж байгаа. Дээрээс нь бас өөрсдөө ч гэсэн зүрх сэтгэлдээ бас ингэ буруутай мэдрэмж ингэж тээж явж байгаа. Энэ бол харахад эдгээр нөгөө худалдагдсан Йосепийг бол эрх мэдэлтэй одоо эрх чөлөөтэй амьдарч байгаа боловч зүрх сэтгэлдээ тэд нар ерөөсөө хизээч эрх чөлөөтэй байгаагүй байдаг. За гэтэл харин ч бүр нөгөө нэг шорон оронгоор яваал ингээл бусдын гар зарагдаал ингэж олон жил зовлон зүдгүүр өөрсөн Йосеп маань бурхны ивэлээр Египтэд одоо хааны дараа 2 дахь хүн болсон. За ингээ 2 дахь хүн болсныхоо дараа нь одоо ах нар нь гэх юм уу ах дүүнэр нь өөрийнх нь бас нэг дүү байгаа их нэгтэй тэд нэр ингээд
одоо хоол хүнс худалдаж авахар Египтээс ирдэ. Яг тэгвэл тухайн үед маш том гамшиг юм өсөглөн болсон байгаа да. За ингээд тэр үед уулзахдаа олон жилийн дараа уулзахдаа магадгүй хүн болол их олон жил зууж одоо ингээд өс санаж явж болох юм л да. Тэгээд одоо тэдрээс өшөөг авах хамгийн ганган боломж байхад Йосеф тгээгүй, харин ч бүр бурхан руу бурхан өөд тэдний харааг, тэдний бодлыг чиглүүлж байгаа. Та нарыг чинь би одоо уучлахгүй яах вэ дээ. Энд ч одоо бурхан бүх зүйлийг өөрийнхөө хүслээр ингээд одоо захираад ингээ өрөөлөд үүргээд ирсэн байна. Тэгээ бурхан надад сайн хандсараад л би яагаад та нарт муу хандах хэрэгтэй юм бэ гэж ингэж хэлж тайвшруулж байгаа. За ингээд одоо нэг өөрийнхөө хамаатан садны одоо 72 хүнийг өөрийнхөө дэргэд авчирсан тэр Египтийн Гошен гэдэг нутагт мал хууга хариулаад амьдрах боломжтой болгож өгсөн. За энэс хойш одоо нэг ойролцоогоор 230 жил орчим ингээ өнгөрч байгаа. Нийтдээ ер нь Авраамд өгсөн амлалтаас хойш ингээ 400 жилийн дараа гэхэд Египтэд одоо албадлагын ажил хийхсэд болцгооцсон байна. За тэгээд тэр нь болохоор юу гэхээр цэрэг цуухтай одоо нөгөө Египтийн нэгэн шинэ хаан гарч ирж байгаа. Маш одоо хүчрэг айрамтай байсан байна. За тэгээд тэр хааны хувьд болохоор зэрэг тэр Израиль хүмүүсийг болохоор зэрэг эднэр ингээд юу ч хийхгүй манай бэлчээр манай нутгийг ингээд эзэмшээд байна гэ. За яг л одоо нөгөө эрт үед ингээ ирээс суучихсан цагаачд тэгээ эмигрантууд гэж харж байсан. За тэгээ нэгэн одоо нэг удирдагч гарч ирэл бөөн юм үсгээл энэ нөхдүүдийг зүгээр байлгахчаар албадлагын ажил хийлгэн ингээд маш том бүтээн байгуулалт хийсэн юм шиг байна. Тэгээ тэр нь их олон жил үргэлжилж. За ингээд одоо нөгөөдөл маань зовлон зүдгүүрийнхаа бурханд хандан залбирч гууж байгаа. Тэ одоо ингээд туслаараа гэд ингэж байгаа. Тэгээд тэд нар зүгээр албадлагын ажил хийгээгүй одоо тэдний өр хүүхдүүдийг нь өөрсдөөс нь тусгаарлаж ясан эрэгтэй хүүхэд төрүүл одоо алж устгах тийм даалгавартай байсан. Тэгээ бурхан одоо Мосе гэж нэг хүнийг одоо өвлөөс аварсан байна. Тэгээд тэр Египтийн нутагт төрсөн. Тэгээд эцэгх нь 3 сар нуугаа тэгээд цаашдаа чадамгүй болохоор зэрэг сагсанд хийгээд ингээд нийл мөрний усан тавьдаг. За ингэснээс хойш яг хааны одоо тэр Египтийн хаан фараоны охин одоо хүнтэй гэрлэж баралаагүй юм эмэгтэй байсан байна. Тэгээд тэр эмэгтэй сагсанд хийсэн хүүхдийг олж харчаад тэгээд юу яадаг дэрэгдээ өөртөө авчин гэж одоо өсгсөн байдаг. 40 жил хааны ордонд нөгөө хүү амьдарсан байна. За уснаас олцсон учраас түүнийг Мосе гэж нэрлсэн байгаа. За ингээд 40 нас хүрснийхаа дараа Мосе ерөнхийдөө бол өөрийгөө бол еврей гаралтай хүн юм байна гэдгээ ч мэдсэн байна. Өөрийн бас гэр бүлийнхнийг ч мэдсэн байгаа. Өөрт нь Аарон, Мириам гэдэг одоо ах эгч хоёр байдсан байна гэдгийг мэдсэн байна. За ингээд одоо өөрийнх нь удмын цусны одоо хүмүүс одоо ингээд Египтэд их хүнд хүчээр ажилдаа зовлонтой энэ их олон жилиг өнгөрөөснийг мэдсэн, харсан. Тэгээд яаж бас эднийг ийм байдлаас чөлөөлөх вэ гэдээ ингээд бодож ирсэн байгаад байдیں۔ Тэгээ нэг өдөр бас нэг еврей хүнийг Египт хүн зодж явахаар нөмөрөө нөгөөдгийг нь очиод зөхиод алдсан. За ингээд одоо Египт хүнийг алсан хэрэгт ингээд орж байгаа. За ингээд одоо Мосегийн хувьд одоо израилчуудыг ингэж өөрийн хүчээр одоо чөлөөлөх орлого гэдэг бол нэг бүтэлтэй болоогүй. За ингээд өөрөө зүхтаж амьдрах хэрэгтэй болсон. Түүнийг яг 40 жил цүлд амьдраад гэр бүлтэй үр хүүхдүүдтэй болоод за ингээд бурхан түүнийг нэг 80 настад нь дуудсан байгаа. Би өөрийн ард түмнээ Египтээс чөлөөлөх гэж байна гэж. За бид нар нэг өнөөдрийн энэ ярьж байгаа сэдвийг маш сайн ойлгохын тулд юу бид нар сайн санах ёстой бол Египт бол тухайн цагийн хүчрхэг гүрэн. За маш их олон одоо төрлийн шашин шүтлэгээр ингээд дүүрэн шүтэнүүдээр дүүрэн тийм газар байсан байна. За энд одоо ингээд ер нь ихэнхдээ төрж өссөн
одоо тэр 400 жилийн хугацаанд чинь тийм ээ энд төрж өссөн хүмүүсийн үр хүүхдүүд одоо амьдарч байгаа байхгүй юу. За ингээ одоо тэнгууд одоо тэдний одоо соёл бүр ингээл идэж уух зүйлд нь хүртэл одоо ингээд Египтийн юу бол маш их шингэсэн байгаа даа. Тэгээ соёл одоо заншил, шашны үйл одоо ингээл янз бүрийн ингээл нэг дом момын тухай үлгэр дом шиг юмнууд ингээл те одоо тэдэрт маш их ингээд одоо ой тоонд ингээд шингэчихсэн байсан гэдэг бид нар санаж авах хэрэгтэй. За ингээд тэд нэр бурхны өрөөлөөр бурхан Египтчүүдээр 10 гамшиг, еврейчүүдэд бол энэ 10 гайхамшиг байсан. За тэгээд ийм гайхамшиг те гамшигыг ингэж буулган байж ээж, үзүүлэн байж ээж чөлөөлдөг. За чөлөөлөхдөө тэр Мосогоор удирдуулсан байгаа. За эдгээр ингээд одоо улаан тэнгисийг гатлаад тэ одоо нэг бурхны тэдний өвгдөөс дамлсан тэр Канаан нутаг руу тэдрийг одоо ер нь удирддаг. За тэд нар ингээд тэр цаг дунд нь бас ихтгэлгүй байдлаасаа болоод бурхан тэдэнд бас ингээд сургамж өгөхийн тулд яг үндсэндээ бол тэдний доторх тэр Египт гэсэн нэг тийм Египтэд сайхан байсан шүү. Египтэд ийм бурхан шүтэн одоо Египт хүмүүс ингэдэг шүү, ингэж хувцалдаг шүү, тэгж ярьдаг шүү гэдэг тэр болгоно нь ингээд тэр хүн болгоны тархитлах нь бүр ингээд шингэсэн байсан учраас энээс нь салгаж цэвэрлэхийн тулд бурхан 40 жилиг сонгосон баха гэж би бас ховдоо итгэдэг ба. Тэгэхээр Израиль Египтээс гарснаас хойш бүр олон жилдээ бүр 40 жил болсон ч Египтийг сангалдсаар байсан ба. За ингээл нэг усгүй газар ирэл харангадаалтай ингэхээр Египтэд сайхан байсан шүү л гэдэгтэй. Тэгэл махсаал те мах идмээр санагдангууд Египтэд дураараа л мах идчихсэн гэл ингээл те. Ерөөсө бүх л юма Египттэй ингээ холбож байсан ба. За энэ бол үнэхээр бас Мосегийн хувьд, бурхны хувьд үнэхээр бас маш их одоо нэгүслэр бас төвчээртэй хандах хэрэгтэй болсон байгаа. За тэгээд хүмүүс ингээд ямархуу амьдраад ингээд те тэдэн Египтчүүдийн гарт ингээд зовлонтойгоор өөхөх гэжсэн хүмүүс зов зүдэрчсэн улсууд бурхныг дуудсан. Бурхан дуудахад нь тэдэнд бас ингээд гараа сунгасан, тэдэнд тусалсан, тэдрийг одоо бүр эрх чөлөөтэй болгож өгсөн ч гэсэн тэдний хувьд нөгөө эргээд нөгөө хуучин амьдралаа ингээд санагалдаж байгаа тий ерөөсөө зүдэрч байгаагүй юм шиг ийм байдал гаргасан байгаад. За Галаат номын 5:1 дээр Христ биднийг эрх чөлөөтэй байлгахын тулд чөлөөлсөн гэсэн байна тий эрх чөлөөтэйгээр байлгахын тулд тэр чөлөөсөн юм. Иймээс бат цогсож дахин боолчлын буулганд битгий ороорой гэсэн байна. За тэгэхээр өнөөдөр бид нар нэг тийм онцгой цаг үед бид амьдарч байна. За одоо манай чуулганы хувьд болохоор зэрэг бид нар ч одоо Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа. Ялангуяа July 4th буюу одоо жил болгоны тийм ээ 7 сарын 4-ний өдөр Independence Day буюу одоо Америкийн одоо тусгаар тогтнолоо тунхагласан өдөр. Энэ жил одоо 250 дахь жилийнхаа тохиож байгаа. За 1776 онд нэг хэдэн 10 төлөөлөгч нар ингээд цуглаа тий гар үсгээ зуран байж бид эрх чөлөөтэй байх ёстой гэж ингээд тунхагласан байдаг. За тэгээд энэ нь одоо юунаас эрх чөлөөтэй гэхээр нөгөө Английн колон байхаас бид нар эрх чөлөөтэй олно гэж. За ингээд тулаан хийсэн. Тэгээд энэ тунхаглалын төлөө олон хүн амнасаа зориулж гэр бүлээ орхиж эд хөрөнгөө алдаж эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн байгаа. За энэ түүх бол бидэнд ингээд нэг юм чухал үннийг сануулдаг. Улс орон боолчлолоос хараат байдлаас гарч чөлөөлөгдөж бол. Гэхдээ хүн дотроо боол хിവэрэ үлдчихэж бас болдгийг Израилийн түүх бидэнд харуулж байгаа. За бурхан тэднийг одоо Египтээс гаргасан. Тэгээд гэхдээ Египт тэдний бодол, хүсэл, итгэлгүй байдалд нь үлдчихсэн ба. За өнөөдөр ч мөн адилхан тэгээ одоо бидний амьдрал дээр ч гэсэн бид нар юугаар тусгаж харах уу гэхээр хүн жишээ нь арх, тамхитай мансуурлын донтолтоос гарч болно. Тэ шоронгоос ингээд суллагдаж, дайн тулаанаас эргэж ирсэн ч гэлээ.
өнгөрсөндөө хэд их зуралдсан ингээ автагдчихсан тэр зүйлс зүрхэнд нь үлдчих юм бол жинхэнэ эрхчлөө хараахан ирээгүй байна гэсэн үг. Тэгэхээр тиймээс Христ биднийг зөвхөн гаднаа чөлөөлөгдсөн байхаар дотроо ч гэсэн шинчлэгдсэн байгаасаа гэж ирсэн байдаг. За Америкийн одоо эрхчлөө энэ үндэстнийг өөрчилсөн бол Христийн эрхчлөө хүний зүрхийг өөрчилдөг. За Америкийн эрхчлөөнд газар нутгийг чөлөөлсөн болвол те одоо Христийн эрхчлөө бидний сүнсийг гэм нүглээс чөлөөсөн байна. За Америкийн эрхчлөө 250 жилийн түүхтэй бол 2000 жилийн туршид Христийн үнэн хүмүүсийг чөлөөсөөр л ирсэн. Тэ одоо бас цаашдаа ч чөлөөлнө гэдгийг би хэлхийг хүсэж байгаа. Тэгээд угаараа би одоо Христ доторх эрхчлөө гэдэг бол өнөөдөр газар дээрх алим нэг улс үндэстний одоо өөрсөндөө олж авж байгаа эрхчлөөнөөс хэр их үнцэнтэй, хэр их одоо өргөн цар хүрээтэй, тэг гүн утгатай бай гэдгийг харуулахыг зориод байна. За тэгэхээр иймээс би одоо өөрсдөөсөө нэг асуултыг асууж болох юм. За би Египтээс гарсан уу? Эсвэл Египт одоо хүртэл миний дотор байна уу гэсэн асуултыг өөртөө тавиараа гэж хүсэж байна. За Израиль Египтээс гарсан. Тэ одоо гарсан. Гэтэл ном дээр нь бол бүх үйл явц нь байгаа. Гэхдээ Египт Израилийн зүрхнээс гараагүй үлдчихсэн байсан. За энэ бол эх 40 жилийнхэн туршид тэд нар ингээ үглэж гомдлохдоо дандаа Египтийг дурдж сангалзаж яснаа илэрхийлж байгааг нь бид нар харж байна. Тэгээ Христ бидний нүглийн хүлээсээс чөлөөлдөгч бид эргэж буцсан тийм хүсэлтэйгээ өдөр болгон тэмцдэг ба. Ингээл тэ за нэг тэгчт юм уу ингэчт юм уу хитрхи ингээд яах юм хитрхи юм ихтгэлтэй байлаач ямар ч ашигтай тэгээ одоо гим нүгэлтэй зүйл хотголдохгүйгээд яах ингээл тэ одоо нэг юм өөрсөндөө чөлөө өгсөн байдал бол яг энэ Египтийг сангалж байгаатай адилхан хэмжээнд авч үзэх зүйл байгаа. Тэгэхээр эрхчлөөтэй болно гэдэг нь нэг өдрийн эсвэл нэг удаагийн үйл явдлаар ирдэггүй байгаа. Тэгээд би их олон удаа хэлсэн л да. Тэгээд би янз бүрийн хүн ч юм уу хүмүүсийн хийдэг зүйлийг одоо эсэргүүцээд үгүйсгээд байдагтаа тэгж хэлдэггүй. Тэгээд ямар нэгэн сургалтаар ингээл хүн сургалт суугаад их мундаг сургалтанд суугаад өндөр үнэтэй сургалтанд суугаад хэрвээ сайжраад ингээд тэ одоо өсөж хөгжөөд тэр болгондоо дотор үргэл ингээд шинчлэгдээд байдаг бол болж байна тийм ээ одоо хамаг их мөнгө зарж болж байна. Гэтэл амьдрал дээр тийм юм би ерөөсө хараг байхгүй юу. Тэг хүн заавал өөрөө л тийм ээ одоо бурхантай харилцаа нь ойрхон байхгүй юм бол бурхны үгэнд итгэхгүй юм бол тэ бурхны үгийг амьдралдаа хэрэгжүүлээ, хүлээж авъя, үүнийг дагъя гэд энтэй тэмцэлдэж л байхгүй бол тийм ээ шинчлэгдэхгүй л бол нөгөө яг Паулын хэлдгээр өөрсдийнхөө зүрхэндээ шийдсэнчлэн тэ дотоод хүнээ шинжлэх тухай ингээд тэр яриа бол яг боддоор бидний амьдрал байх ёстой байгаа. Тэгээд заримдаа хүмүүс бол төрөлднөө. Тэгээ энэ тентгийн сургалт янз бүрийн ном хомноос уншсан зүйл нь ингээл нөгөө яг нөгөө алимыг одоо нэг модны жимсийг харчаад тэр нөгөө нэг Адам Ева хоёрын бүр ухааны задлж тэ ухааны тэлж ингэж тэлмээр ингээд тэ бас ингээл бүр одоо хөгжүүлмээр өөрсдийг нь бүр ингээд нэг хэн нэгэн болгочмоор юм шиг харагдсан шиг бидэнд бас тийм хүслөө зөндөө төрн штэ тийм бодлоо байдлаа зөндөө төрн ном хунаар үзэн янз бүрийн видео сургалтанд суун тэгэл мундаг хүмүүсийн дэлхийгээр дүүрэн байгаа штэ тэгэл мундаг яриа штэ тийм ээ тэгээд хамгийн гол юм нь би өөрөө амьдралдаа энийг нь яаж би одоо apply те одоо амьдралдаа би яаж нэвчүүл шингүүлж ингээ нялтаж те одоо миний амьдралыг яаж хэрэгжиж гэнэ гэдгээс бүх юм хамаардаг болохоос биш зүгээр хин нэгэн надаа яриад энд яриад л хахад амьдралд маань биелээд байна гэж зүгээр эсвэл ингээ амаараа тунхаглаад хахад амьдрал дээр хэрэгжээд байна гэдэг бол энэ хийсвэр ойлголтоо бид нар амаараа ярих хэрэгтэй тунхаглах хэрэгтэй тэгэхдээ бид өөрөө өөрсдийнхөө амьдралыг бас яг энэ эрхчлөөнд гаргаж ирэх.
Тэ Христийн өмнө Христийн төлөө Христийн хүн учраас бид нар тэ одоо ариун амьдрах, зөв амьдрах, шинчлэгдсэн, өөрчлөгдсөн байх гэдэг тэр зүйл чинь бид нар өөрсдөө амьдрал бодтоор өөрсдөө хийж яж л ирдэг тэр зүйл аа. Энийг Христээр ирж байгаа эрхчлөө гэж бид нар ойлгож болно гэсэн. За бид нар мэдээж аврагдсан гэдэгтээ би таныг баттай итгэлтэй байгаараа та Христэд итгэдэг л бол Христийг өөрийнхөө аврагчаа гэж итгэж байгаа бол та бид аврагдсан. Одоо өөр юм нэх хэрэгтэй биш. Тэгэхээр нэг үйл явц явж байгаа. За бидний аварсан нь нэг одоо агшин зуурт болсон зүйл аж болно тий. За тэгвэл одоо Бурхны хийж байгаа ариусгал нь бидний амьдралын туршид болдог зүйл хат. Хийгдэх ёстой зүйл. Тэгэхээр чин угаах явц гэдэг чинь ингээл нэг юм дээр үт чинь ингээл нэг омо чил оюучлаа нөгөө угаалгын юм одоо шингэн бодис ингээл ний тухай байдаг шүү дээ. За ингээл одоо усандаа нөгөө омо өдрөө хийчихгээл тэгэл ямар ч толботоо ингээл цамцыг ингээл зүгээр ингээл дүүрээл авж байгаа нэг тийм одоо реклам гардаг шүү дээ. Дүүрээл ингээ гаргаад нөгөөдгөө цагаан болж байгаа. Тэнгүүд хүний толгоонд яг ямар бодол төрж сууж яах вөхтөр өөрөөс агшин зурталтай одоо юм өөрчлөг ингээд угаагаа цэвэрлээд болчих юм байна гэсэн учраас тэр омог их авч исэн байх жишээ нэ ч юм уу те. Тэгэхээр яг үүндээ угаалганд чинь алив нэг тоол одоо хэр буртгийг ингээ арилгахад дүрээд л авахд арилдаг биш. Энд чинь нухах хэрэгтэй болно, зайлах хэрэгтэй болно тийм ээ. Өшөө илүү савндах хэрэгтэй болно. Тэгээ тол барилгах хэрэгтэй болно. Өнгө оруулагч хэрэгтэй болно тийм ээ. Энэ үйл явц шаардагддаг зүйл одоо бодит байдал нь. Тэгэхээр энэ шиг бидний одоо бид Христээр ингээ уучлагдсан нэгүслэр дээр аврагдсан байгаач өнөөдөр бид нар энэ амьдралынхаа үлдсэн хугацаанд Бурхны хийж байгаа ариусгалын дунд бид нар амьдарч байдаг. Энэ ариусгал гэдэг зүйл бол насан туршийн зүйл байгаад байт юм аа. За Бурхан таныг Египтээс гаргасан ч Египт таны дотор хിവэрэ байгаа юм биш үсттэй. Иохны 8 дугаар бүлэг дээрээс харуул Есүс та нар үннийг мэдэх болно. Үнэн та нарт ирэхээр үнэн та нарыг чөлөөлнө гэж хэлсэн. Үнэн та нарыг чөлөөлнө гэж. Тэнгүүд одоо нөгөөх нь сонсож байсан хүмүүс яаж сонсогдсон гэхээр одоо та нар одоо Паул байсан. Харин Бурхан та нарыг чөлөөлнө гэдэг утгаар ингээ сонсогдсон учраас сонсож байгаа хүмүүс бид нар хизээж хинийч Паул байгаагүй гэжтэй. Египтчд ч гэсэн бид нар зүгээр албадлагын ажилчид байсан штэ л гэсэн байт. Яг тэр ингэж хэлж явах үедээ ч гэсэн тэд нар Ромын эзэнт гүрний иргэшээлд байсан. Тэгээд тэд нар мартсан баха. За гаднаасаа эрхчлөөгүй, дотроо ч эрхчлөөгүй, гэвч өөрсдийгөө эрхчлөөтэй гэж бодож байсан эндээс харагддаг. Тэгэхээр Есүс тэдэнд нүглийг үйлдэгч болгон ер нь бол нүглийнхээ боол болдоо гэж ингэж тайлбарлаж сургаж байсан. За өнөөдөрчтэй хүн бас ингэж бодох юм. Хүсвэл би болж чадна штэ гэдэг. Гэтэл болж чадахгүй л байгаад байдаг те. Яагаад ч юм нөгөө нүгэлтэй байдлаасаа бид нар салж чаддаггүй. Тэгээ асуудал нь зуршилтай байгаа юм шээ. Эзэн биеийн дотоод хүн нь тэр өөрчлөгдөөгүй байгаад л асуудалтай байна гэсэн. Ром номын 6 дугаар бүлэг дээр Паул нэг юм үг хэлсэн байгаа. За та нар урд нь нүглийн боол байсан гэж сануулсан. Тэгэхээр боол эзнээ өөрөө сонгодоггүй. Харин эзэн нь боолыг захирдаг. Харин хүн өөрийгөө ингээ эрхчлөөтэй гэж боддог ч үнэндээ нүглийн боол гэдэг бид нар анзаардаггүй. За жишээ нь уур гэж бодъё те. Уур хөрсөн үед бол бид нар ууранд хөдлөгддөг тийм ээ. Уур хилэнд хөдлөгддөг. Өөрөөр хэлбэл бид уур хилэнгийн боол байгаа л гэсэн утгатай. Бид нэг захираад байна гэсэн. Ямар нэг байдлаар бид нар бардамнаддаг тийм. Бардамнал бас бидний захираад байдаг. Шунал бас биднийг захирч л байдаг. Айдас биднийг бас захирч байдаг. Бас тэг алив нэг нүгэл одоо ямар нэг хэлбэрээр бас бид нар захирч байдаг. Тиймээс Христ зөвхөн гинжийг таслаагүй. Нүглийн гинжийг тэр хүлээсийг зөвхөн таслаагүй. Бас эзнийг нь сольсон. Өмнө нь одоо хүмүүс бидний эзэн бид хэний боол байсан гэхдээ нүглийн боол байсан бол одоо Христ бидний эзэн болсноор эзэн нь солигдсон байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний амьдралд ийм гайхалтай өөрчлөлт ирсэн байгаа. Бид нар нөгөө
боол эзэндээ захирагддаг гэдэг тэр үгийг ингээд дахиад бодоод үзэхээр бид нар нүглийн боол байсан учраас бид нар нүглэл үйлдэж үйлчилж яах гэсэн үг багхгүй юу? Нүгэлтэй зүйл бид нар хотголдож тэрний хүлээс нь бай захирагдаж амьдарч үйлчилж яах гэсэн үг. Харин одоо Христ бидний эзэн болсон учраас бид нар энэ нүглээс бид нар ангид чөлөөтэй байх боломжтой болж байгаа. Ромын 8 дугаар бүлэг дээр Паул дахиад ингэж хэлсэн ба. Одоо Христ дотор байгаа хүмүүс ямар ч ял байхгүй гэсэн утгатай үгийг хэлсэн. Яагаад? Тэгэхээр Бурхны ариун сүнс тэ одоо бидэнд ирсэн. Тэр Бурхны амийн сүнсний хууль тэ биднийг нүгэл ба өхлийн хуулиас чөлөөлж өгсөн юм а гэж ингэж хэлсэн. За ингээ Израилийн түүхийг бид нар эргээгээ дахиад харахад тэд нар Египтээс гарсан одоо ингээ чөлөөлөгдсөн нь тэднэрт хангалттай байгаагүй. Тэгээд харин Бурхны ерөөсөд анханасаа хүссэн төлөвлөгөө нь тэднийг Канаан нутагт тавиачих гэсэн нөгөө өөрөө амлсан тэр газарт эрх чөлөөтэй. Одоо тэд нар чинь боол байгаад хэдийгээр нөгөө боолчлогч байсан газараасаа гарсан ч гэсэн тэд нар газар нутаг эзэмшиж өөрөө өөрсдөө ингээ те одоо гэр бүлээ тохинуулж улс гүрнээ босгож ингэж амьдрахгүй бол тэд нар эрх чөлөөтэй гэж хин хэлэх юм бэ. Тэгэхээр тэр нэр газар нутгийг эзэмших хэрэгтэй. Тэгэхээр энэ Канаан руу явуулах нь одоо Бурхны анханасаа хүсэл зорилго байсан ба. За ингээд аврагдах нь хангалтгүй гэж бид нар бодож байна те. Одоо нэг аврагдсан мөчөөс хойш за одоо боллоо гэл ингээд дураараа хүслээрээ байна гэсэн утгатай ерөөсөө биш. Харин тэр мөчөөс хойш бид нар ариун сүнсээр хөтлөгдөн алхах хэрэгтэй болдог. Энэ бол нөгөө ариун сүнсээр хийгддэг ариусгалын ажилд бид нар өөрсдөө өгж яана гэсэн. За ингээд бид нар Бурхны өмнө бидний асар их хийсэн гим нүгэл уучлагдсан байна. Тэгээ нэгүсэл хүртсэн байна. Цагаатгагдсан байна. Гэхдээ гисэн ч гэсэн бид нар дотор хүн маань өөрчлөгдөх хэрэгтэй байна. Дотор хүн маань. Тэгээд өмнөх бүх үр маань төлөгдсөн байна. Одоогийнхыг ч уучлж те ирж байгаа өдрүүдэд ч гэсэн гаргаж болох алдааг маань Бурхан уучлахаар төлөвлөсөн байж гэсэн ч бид нар өөрчлөгдөх хэрэгтэй болно гэсэн. Өөрчлөгдөх хэрэгтэй болно гэсэн. За одоо Америкт амьдарч байгаа бидний хувьд бас олон талаар бид нар хардаг тийм ээ. Тэгээд энэ их хэрэгжүүлөө, энэ их хүний эрхийг ингэж дээдлсэн энэ газар хүмүүс яаж ингэж аимшигтайгаар нэг бузар булаа буруу юмны ингээ боол байдгийг тийм ээ. Бид нар эндээс харж байгаа шүү дээ. Хүмүүс нь зарим хүмүүс бол арай л бас ингээ хитэрсэн за даварцсан гэж хэлдэг ч юм уу те ийм гэж байдгийг бид нар мэднэ. Харин Библиэлд одоо Коринтын бичсэн 2 дугаар захидлын 3:17 дээрс харуул Паул ингэж хэлсэн ба. Эзний сүнс хаана вэ тэнд эрхчлөө байдэмаа гэсэн. Тэгээ бид нар өнөөдөр сайн бодож тунгааж авах хэрэгтэй. Мөнгө байгаа газар эрхчлөө байна гэж Паул хэлээг. Боловсрол байгаа газар эрхчлөө байна гэж Паул хэлээг. За ардчил байгаа газар эрхчлөө байна гэж бас Паул хэлээг. Харин эзний сүнс хаавна тэнд эрхчлөө байна гэсэн. Энэ бол Христэд итгэгч бидний одоо баян бодох ёстой зүйлүүд байна. Итгэж явах ёстой зүйлүүд. За учир нь ариун сүнсэл одоо нүглийн боол байсан биднийг эрхчлөөтэй нэгэн тэг бүр Бурхны гэр бүлийн хөвгүүд охтууд ингээд болгож байгаа. За айцыг амар тайван болгож хуургасан байна. Үзэн ядалтыг хайр болгож хуургасан байна. Хуучин хүнийг шинэ бүтээл болгосон байна. Нөгөө Галаат 5:1 дээр тийм ээ. Тиймд та нар бат зогсоо гэж те. Та нар чинь аврагдсан байгаа үстэй. Та нар чөлөөлөгдсөн байгаа үстэй. Энэндээс одоо ухарч буцаж та нар болохгүй штэ. Та нар бат зогс. Энэ та нар чөлөөлөгдсөн. Бурхны гөрөөлийг хүртсэн гэсэн үнэн дээрээ та нар бат зогсоо гэж ингэж хэлсэн. Египтээс гарах бол амархан байсан байж болно тий. Бас буцааж те одоо Египт бас буцаад ингээд тэд зүрх сэтгэлээр нь дуудаад байсан байгаа шүү дээ. Тэгээ энэ бол нүгэл аа. Тэгээ нүгэл үргэлж одоо эргээдэр манай чи чин одоо итгэгч байхаас өмнө ямар сайхан эрхчлөлтөй юу дуртайгаа хийжсэн биш үү. Тэгээ одоо чи дураараа явж яагаад болдгүй юм бэ л гэд ингээд.
хуучин зуршаал бидэнд байнга шивнэ. Чи өөрчлөгдөг штэ. Чи нөгөө хүн хിവэрэл байгаа штэ гэл ингээл. Тэ сатан бас биднийг буруутгаж байдаг гэж Библиэлд хэлсэн байгаа. Чи урдынхаараа л тэ одоо чи одоо ингээл чи ингэж өөрчлөг тэглээ ингэж ивэглээ гэж яриалга. Чи яг нөгөө хүн хിവэрэл штэ гэж. Тэгэхээр Бурхны биднийг чөлөөлсөн гэсэн үнэн дээр бат зогс гэж Паул бидэнд зөвлөж байгаа. Христийн тэ бидэнд хийж өгсөн тэр гайхалтай зүйл нөгөө бидний нуруунд дээрээс тэр нүглийн буулгыг ингээд тайлан хайсан. Тийм учраас дахиж өөртөө битээ углаад байгаарай л гэж ингэж хэлж байгаа. За тэгээ ах トゥ нараа тэгээд би өөрийнхөө яриаг дуусгах чинь тэгээд өнөөдөр бид өөрсдөөс асууя. Би Египтээс гарсан уу? Эсвэл Египт миний дотор амьдарсаар байна уу? Тэгээ миний уур хилэн одоо Египт мөн үү? Миний айдас тэ хүз одоо санаа зовнол Египт мөн үү? Миний бардам багтал одоо Египт мөн үү? Миний уучлал чаддгүй зүрх нөгөө Египтийг санагалтсан тэр байдал мөн үү? Тэгээ миний одоо өнгөрсөн амьдралаа ингээд дурсаад байгаа Египтийг санагалтсаж байгаатай яг адилхан нөө? Христ зөвхөн таны Египтээс гаргах гэж загалмаа дээр өөрийн амийг өгөөгүй маа. Христ Египтийг таны зүрхнээс гаргахын төлөө л ч гэсэн бас өөрийн амийг өгсөн гэдэг үгээрээ санацгаа. Тиймээс өнөөдөр Есүс зөвхөн таны одоо нэг байршлыг за нэг ийшээ харж ирсэн бол ийшээ харууллаад ингээ орхичлоо гэж байна. Тэр бас давхар таны дотор хүнийг өөрчлөхийг хүсэж идэм аа. Тэр зөвхөн гинжийг таслаад орхихгүй, нөгөө буулгыг аваад орхихгүй, бидний нөгөө нүглийн боол байсан тэр сэтгэлгээг гэр бүлийн хүний тэр Бурхны хүүхдүүдийн тэр сэтгэлгээтэй болгож шинчлэхийг хүсэж идэм аа. Тиймээс өнөөдөр Египтийг орхио зогсохгүй бас Египтийг зүрхнээсээ гаргацгаая гэж та бүхэндээ уриалж байна. Тэгээд Христийн өгсөн эрх чөлөө бидний амьдралд маш их бодтойгоор харагдах хүртэл бүгдээрээ инхүү амьдрцгаая гэж уриалж байна. За Бурхан таныг өрөөх болтугай. Тэгээд бүгдээрээ хамтдаа их эзэндээ талархан залбирцгаая. За тэгээд бүгдээрээ өнөөдөр хүлээж авсан үгийнхаа дагуу зүрх сэтгэлдээ бас бясалгаад эзэн бүгдээрээ талархсан зүрх сэтгэлээр энэхүү дуугаар бүгдээрээ эзэндээ ярьцгаая. Цуглаан дээр байсан бол та бүхнийг одоо бүгдээрээ босоод туулах гэх бах. Тэгээд хамтдаа байгаа газараасаа энэхүү дууг зүрх сэтгэлээс уулзгаая.
Есүс их эзэн нүдэмсийг нарч таашгүй надтай үргэлж хамт байдаг Есүс их эзэн эцэндээ үнэхээр талархаж байна. Бидний төлөө өөрийн нэгүсэл дотор энийг эрх чөлөө энийг ерөөлийг өгсөн талархаж Бурхан эзнийхээ хүүхдүүд байж түүний гэр бүл багцандаа үнэхээр талархаж та өнөөдөр өөрийнхөө үгээр дамжуулж биднийг үнэхээр та хүүхэд та чөлөөс өөрийн нэгүсэл дотор өөрийн ерөөл дотор таны гэр бүл дотор та бидэнд үнэхээр эрх чөлөөг өгсөн талархаж байна. Гэр нүглийн боолууд байсан бид өнөөдөр таны хүүхдүүд болж баяр хөөрөөр дүүсэндээ үнэхээр талархаж байна. Энэхүү өнөөдрийн үгсийг сонсож хүлээж авч амен хэмээн зүрх сэтгэлдээ авсан өөрийн хүмүүсийг өрөөгөөр байцаа. Бидний амьдралд хэрэгцээтэй зүйлийг та сонсон та харж өгөөрэй танаас агуун залбирч байна. Өвчтөөр нэгэн байвал та идэгээж, та босгож, та шинчилж, бас таны нэрийн төлөө та хэрэглээж танаас агуун залбирч байна. Таны ивэл талархыг Есүсийн нэрээр залбирч байна. Аамен. Аамен. За тэгээд бид нар уламжлалаас ороод эзэндээ сүргөх цаг байгаа. Тэгээд хамтдаа дуугаад бол эзэндээ өргөцгөөё. Бэрхшээлтэй үед та биднийг харж хандан хамгаалж аюул төртөх үед та биднийг гэтлгэж байсан үнэхээр талархай айцсан. Биднийг бас залбирч гууж бас дутагдаж гачигдаж байгаа зүйлсийг минь хангаж өгч бас анзаарч бидний бодож санснаас илүү ихээр залбирч гуйхаас ч мөн уртаар та бидэнд төлөвлөг бэлдсэн байсан үнэхээр талархаж байна. Танд өргөж байгаа зүрх сэтгэл нэг бүрийг та харан өөрийн амлалтын дагуу та өрөөлө болгож өгөрөө гэж гуйн залбирч байна. Биднийг хангадаг Яавэ ирээ танд алдар магтаалан байх болтугай. Есүсийн нэрээр аамен. За тэгээд эх 7 хоног бүгдээрээ цуглаан дээрээ уулзцгаана. Тэгээд
3 цагаас өдөр цуглааныхаа байран дээр өдөр уулзцгаана. Тэгээд та бүхэн амралтаа сайхан өнгөрөөгөөрэй. Тэгээд энэ цуглааны төгсгөл дуулахаар бэлдсэн дууг бүгдээ хамтдаа дуулаад тэгээд эзэн залбирснаар өнөөдрийнхөө цуглааныг өндөрлөцгөөё. Бурхан эцгийн хайр ивэл Есүс Христийн өршөөл нэгүсэл ариун сүнсний нөхөрлөл их эзнийхээ дотор гим нүглийн хүлээсээс чөлөөлөгдөн түүний эрхчлөөнд гарсан Бурханы өөрөө хайрлан сонгож авсан хайрт охид хөвгүүд дээр одоогоос үрд мөнхөд түүний амар амгалан ба баяр хөөр мөнхөд орших болтугай. Amen.